Од мөндөр шинжилгаан тань мэдхүйн сувгийн сонгодог орлог нэвтрүүлэгт давтай морилно. Манай нэвтрүүлэг танд 83.3 болон 170 хос долгион Од мөндөр YouTube сувг болон NTV телевизээр хүрч байна. За энэ удаагийн дугаараар орлог судлаач Амина миний бие маш гоё хүнийг урьж авчирч оролцуулж байна. Тэгэхээр төгөлдөр хуурч хөгжим судлаач Од гэрэл танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Орсонд маш их баярлалаа. Аминатайгаа хамт ингээд ярих гэж байгаа би бол бас маш их баяртай байна. Нэр төрийн хэрэг байна. Тэгэхээр яг ингээд Од гэрлийн маань ингээд Facebook дээр бичдэг Од гэрэл самплнор гэдэг Facebook байгаа шүү манайхан. Ер нь энэ шүүмжүүдийг мөн маш тийм мэрэгжлийн үүднээс хөгжмийг бидэрт тайлбарлсан. Тэр тайлбаруудыг бол одоо үнэхээр л уншиж хүмүүжиж өслөө гэж хэлэхэд хэлсдэхгүй. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын авж байгаа сэдв маань магадгүй хүн болгоны мэддэг юм шиг хэрнээ. Мэдхгүй зүйл маш олонтой сэдв юм байна. Би өөрөө ч гээд судалж явах явцтай мэдхгүй зүйлсийг маш олныг гаргаж ирлээ. Тэгэхээр тун удахгүй энэ хагас бүтцэнд тоглогдох гэж би хунтнуур бүжгэн жүжигийн гайхамшигтай түүхийг бид өнөөдөр хуваалцах гэж байна. За тэгэд ингэс юм би хэд онд лээ 12 онд лөө Германд очиод тэгээд нэг нөгөө багасаа Disney-ийн хүүхэлдэйн кино үзээд өссөн. Тэгэл нөө Disney-ийн хүүхэлдэйн киноны яг ихэнд ч нөгөө Disney-ийн лого маш гоё юм цайз гардаг штэ тий. Тийм үргэл тэр Ноу Швайнштайны цайз. Тэгээ тэр цайзыг үзгээд айгүй ойрхон очлоо гэсэн чинь яг үнэндээ айгүй хол юм Мурнау гэдэг өөр Василий Кандинскигийн амьдарч өөр тосгонд очсон байсан байхгүй. Тэгээд яг Ноу Швайнштайнаа очиж үзэж чадаагүй. Ууг нь бол энэ чинь нөгөө Австрийн хэлээс холгүй холбооны бүгд найрамдах Герман улсын Бавар гэд мужийн баруун урд хэсэгт нь байдаг юм гайхалтай шилтгэн байгаа. За тэгээ хунтнуурын яриаг яагаад энэ Ноу Швайнштайн гэдэг шилтгэнээс эхэлсэн бэ гэхээр Ноу Швайнштайн гэдэг үг маань өөрөө орчуулах юм бол шин хунгийн цохио гэж байгаа үг юм байна. Загварын хувьд архитектурын хувьд бол неороман загвар их гоё юмсаг шилтгэн. Тэгвэл Баварын хаан 2 дугаар Людвиг хоёрдугаар Людвигийн захиалгаар 1869-с 1892 оны хооронд 23 жилийн турш барьсан юм байна. Тэгэхээр ер нь одоо сүүлд гэхэд 24 онд чинь ийшээ Герман улсад чинь сая гаруй хүн энэ шилтгэнийг үзэж очсон байгаа байхгүй. Тэгвэл тэр энэ шилтгэнийг бариулсан 2 дугаар Людвиг гэдэг хаан маань өөрөө алдарт Вагнерын дуурийг биширдэг. За тэгээд шилтгэний өөрийн дуртай хөгжмийн зохиолчийн бүтээлүүдэд зориулсан тийм романтик түүх, гайхамшиг тийм хөгжмийн ордон болохыг мөрөөддөг байсан юм байна. 1876 онд алдарт Пётр Ильич Чайковский маань хунтнуур бүжгэн жүжигийн хөгжмөө бичиж байхдаа энэ шилтгэнийг яг эд баригдаж байгааг нь үзсэн байна л та. Тэгэхээр судлаачид юу гэж таамаглаад байна вэ гэхээр ер нь альва уран бүтээл төрөхдөө нөгөө тухайн уран бүтээлчийн яг тухайн цаг үедээ үзэж исэн, харж исэн, аялж исэн газар энэ төр ингээл айгу чухал байдаг шүү дээ. Тэгэнгүүт үнэхээр яг нэг юм Чайковский ч өөрөө Вагнерын хөгжимд их дуртай, бүтээлийнх нь нээлтүүдийг олон удаа дараа дахин үзэж исэн. Ийм учраас Вагнерын тэр нэг юм туйлсын гүн гүнзгий байдлын тэр сэтгэлгээ нь их нөлөөлсөн болов уу энэ хунтнуурыг бичгээд гэж байгаа юм л та. Тэгэхээр үзэгчид маань юм туйлсын гүн гүнзгий гэсэн гүнзгий үгнүүдийг юу гэж ойлгох вэ гэхээр домог туйлсын сэтгэлгээ гэдэг өөрөө бас их чухал. Домог туйлсад ертөнцийн одоо универсал буюу аль ч цаг хугацаанд аль ч ард түмэн дотор байдаг тийм ойлголтууд явж идэг тийм. Жишээ нь хайр гэдгийг мэдээж бид нар өөрсдийнхөө соёлоос шалтгаалаад өөрөөр ойлгож болох боловч ерөнхий нэг хайрын ойлголт ч юм уу тий. Эсвэл ерөнхий нэг эмгтэй хүн гэдэг ойлголт ч юм уу. Тэгэхээр домог туйлсан сэтгэлгээ гэдэг нь бидний нөгөө хүн төрөлхтний ерөнхий сэтгэлгээний одоо тэр их гоё тэр сэтгэлгээг хилээд байгаа юм. Нөгөө талаар нөгөө нэг өөрийнхөө их үндсийг ойлгох тий үндэс одоо тий сэтгэлгээний тэр одоо охь үндсээ ойлгох гол шалтгаан бас домог туйлсээс гэж яригддаг штэ тий. Яг үнэн гайхалтай. Яг нэр үндсэн биш үү тий. Тэгэхээр энэ шилтгэний тэр уран тансаг байдал маань Чайковскийд нөлөөлсөн байх. Тийм ч учраас энэ балет буюу бүжгэн жүжигт маань одоо сонгодог тавилтуудын тайз засалт бол их ихтэй ууландах энэ шилтгэнийг бол дүрсэлсэн байт юм байна л та. За ингээд бүтээл маань хэрхэн яаж төрвөө? За дээрх шилтгэнийг үзэхээс бүр өмнө 5 жилийн өмнө 1871 онд Чайковский эгчинд ингээд амарч жаангуудаа хамаатнуудаа зориулаад хунгийн нуур хэмээх нэг үзэгдэлд хүүхдийн бүжгэн жүжиг бичиж удирдд нь тоглож исэн байна. Зөвхөн төсөөлж юм л та. Нөгөө ер нь энэ Оросын барууны аристократ язгууртнууд зуныхаа амралтаар нэг юм гоё
өөрсдийнхөө тостоо нэг юм эдлэн газарт очих дуртай байсан шүү дээ тий. Тэгээ тэр эдлэн газартаа ингээл төгөлдөр хуур тоглоол, зураг зурхан зураал тий. Гоё салооны соёлтой тий. Яг салууны соёлтой ингээл хүүхдүүдтэй зориулаад бүр ингээд хонгийн нөр хэмэх нэг үзэгдэлт хүүхдийн бүжгэн жүжиг хүртэл удирдан тоглолцсон байна шүү дээ тий. Тэнгүүдээ үүнээсээ хойш 4 жилийн дараа 1875 онд бүр яг энэ санааг нь мэдсэн юм шиг Эзэн хааны театрын удирдлага түүнд нэг ерөөсийн захиалга өгсөн байт юм байна. Энэ болохоор хонгийн нуур хэмээх бүжгэн жүжигийн хөгжим бичих гэсэн тийм. Ер нь юр бусын захиалга гэдэг нь ямар учиртай вэ гэхээр миний уншсанаар бол тухайн үед ийм томоохон хөгжмийн зохиолчид бүжгэн жүжигийн хөгжмийг бичдэггүй байсан гэсэн тийм үү? Тэр нь балет. Яг ерөнхийдөө хөнгөн хөгжим гэж үздэг. Балетын хөгжмийг тий одоо яг нухацтай тий одоо хүнийг соёнгийг ирүүлэхээр юу гэдгийг тийм симфони бүтээлүүд тий эсвэл дуур эднэртэй одоо арай энэ зэрэгцэхгүй гэж үздэг байсан тухайд. Тийм ч учраас энийг чинь нэг ер бусын сэн захиалга гэдэг юм байна шүү дээ тий. Тэнгүүд тухайн үед чинь манай Чайковский 4 дуур, 3 симфони дайрал хөгжимтэй төгөлдөр хуурын алдарт концертоо бичсэн буюу мөн нэмээд хэлэхэд бүр Америк яваад үзсэн тий Карнеги холд өөрийнхөө хөгжмийг тоглолцсон. Ер нь бол байр сууриа олцсон хөгжмийн зохиолч байсан байгаа байхгүй тий. Тэгэнгүүтээ ийм нэрэл хөнгөн хөгжмийн захиалга аваад тэгээд үгүй яг нөгөө балетын хөгжмийн зохиолч нар бас нэг тустай гэдэг юм аа тэгэхээр нэг тийм амархан хүн болгон биччихдэг бас зүйл биш. Балетыг тодорхой хэмжээнд айгу ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр балет чинь тэр бүжигчнийг сайхан харагдуулах тий янз янзын элементүүд байна тий. Тэгэхээр одоо балетад заавал нэг ардын бүжгийн хэсэг орох хэрэгтэй тий. Жишээл Наполи бүжгийн хэсэг эсвэл Испани бүжгийн хэсэг тий. Тэгээд эрэгтэй гоцлоочийн хэсэг заавал байх хэрэгтэй. Эмэгтэй гоцлоочийн тэгээд нөгөө бүгдэрийн нийтээр эмэгтэйчүүд олноорооч гэдэг юм уу тийм олон хэсгээс бүрдэн тэгэхээр ийм хэсэгт тааруулсан тэгээд тэр болгоно нь одоо бүжигчнийг илүү гоё тодруулж харуулдаг буюу хөгжмөн жоохон ийм хамсрах маягтай аккомпанемент хийх маягтай байсан учраас магадгүй олон одоо хөгжмийн зохиолч нар бас ороогүй ч магадгүй. Гэхдээ ер нь ингээд ажиллаад хад хөгжмийн зохиолч нар бас ингээд өөрсдөө дагандаг штэ. Одоо Италид бол яг хөгжмийн зохиолч нар илүү дуурай бариад явцсан тий. Дуурийн хөгжмийн зохиолч тэгээд ойлгохтой симфони бичээгүй байдаг ч үт юм уу тий. Гэтэл одоо Шопен бол дан төгөлдөр хуурд бичээд одоо симфони дуур байтугай тий. Өөр бусад төрлөөр бичээгүй байдаг ч үт юм уу. Тэгэхээр хөгжмийн зохиолч нар өөрсөндөө одоо эвтэйхэн гэдэг юм өөрсдөө илүү ойлгох гэдэг юм уу. Тим сэдвэр бас дагандаг. Бүгднгээр нь ийм өргөн хүрээнд бичсэн бас цөөхөн. Тий. Тийм очиртай юм бэ. Тэгэнгүүт Чайковский өөрөө бас энэ талаар тайлбарлалцсан байгаа юм байна л да. Өөрөө ингээд зарим талаараа надад мөнгө хэрэгтэй байсан тул мөн зарим талаараа би энэ төрлийн хөгжимд өөрийгөө сорж үзхийг эртнээс хүсэж байсан болохоор гэдэг. Тэгэхээр нэрэл яг өөрийнх нь хувьд юм сорилт байсан байхын тий. Тэнийг захиан дээр нь өөрөө битсэн мэт мэлээ найз руугаа битсэн захиан дээр надад ийм захиалга орчихсон. Тэгээ мөнгө хэрэгтэй байсан болохоор би хав зөвшөөрлөө гэдэг. Тэр ихний сэтэл нь магадгүй мөнгө байсан тий. Гэхдээ бас энэ төрлийг сонирхдаг байсан учраас тий үргэлжилсэн байна. Уран бүтээлч нарт гоё захиалга өгдөг меценатуудтай маш их баярлалаа. Гэхдээ Чайковский л үнэхээр өөрөө ч маш хариуцлагатай хүн байсан. Тэгээ өөрийнхөө дадлынхаа давгуу энэ захиалгатай бол мэдээж маш хариуцлагатай хандсан. Тэгээд ер нь ингээд бүжгэн жүжигийн зохиолыг их наривчилж ойлгохын тулд өөрөө ингээд янз бүрийн балетын хөгжмөг маш сайтар судалж тий. Ер нь энэ хөгжмөг бичээс өмнө нарийн мэдээлэл авах гад за хинт хандах уу, бүжгүүд хэр урт байх хэвээр, ямар такттай байх хэвээр гэл бүх зүйлийг судалсан байгаа. Тэр алдарт судлаач, шүүмжлэгч Герман Ларош ингэж хэлсэн байна. Маш цөөхөн хідээс бусад тохиолдолд сайн туршлагатай хөгжмийн зохиолчид балетаас хол байдаг. Энэ нь балетыг хөгжмийн доогод хэлбэр гэж дорд үздэг донжигнуур зангаас нь болдгоо. Эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг би шийдэхгүй. Ямар ч тач Пётр Ильич Чайковский энэ донжигнуур зангаас огтан гэд эсвэл амьдралдаа нэг л удаа энэ зангаас татгалцсан байх. Үүнд нь гүнээ талархъя гэнэ. Тэгэхээр за бүжгэн жүжигийн одоо либретто буюу зохиолын одоо их сурвалж нь л 18 дугаар зууны Германы зохиолч Музиусын хунгийн цөөрөм гэдэг үлгэр байсан гэж зарим судлаачид үзэж байна. Тэгээд энэ болохоор нөгөө герман ардын үлгэрүүд гээд 8 ботод багтсан нэг үлгэр байгаа. Тэгвэл шидэт үлгэрүүд гээд нэртэйгээр орос хэл рүү тухайн үед бол орчуулагдсан байсан. Балетын зохиолыг бичгэд хөгжмийн зохиолч болон Бегичев, Гельцер гэсэн хоёр хүн бас оролцсон байт юм байна. Тэгээд анхны либреттод болохоор хэтэрхий хөнгөн бичигдсэн. Тэгээд ихвчлэн бүжгэн жүжигийн одоо штамп буюу нөгөө улиг болсон ийм зүйлсд чиглэсэн байсан гэж үздэг юм байна л. Тэгээд гэхдээ
яг бүжгийн хөгжим нь болохоор нэгэн жилийн дотор бэлэн болсон. Эхний Чайковский эхний 2 үзэгдлийн хөгжмийг 1875 оны 100-ны сүүлийн 2 үзэгдлийг өвлийн ихээр бичээд хаврна гэхэд Чайковский уг бүтээлээ найрал хөгжмөд зориулан найруулж хөгжмийн зохиолоо дуусгасан гэж байгаа юм. 1876 оны намар гэхэд театрт аль хэдийн балетыг тавих ажилдаа бол орсон байсан юм байна. Тавилтыг бол тухайн үед их театрын балет майстрээр хэдэн жилийн турш ажилласан Райзингерт даалгасан байгаамаа. За ингээд яг Райзингер гэдэг хүний нэрийг бид нар нэг бас мэдхийг ч хүсэхгүй ч байж болох юм. Ягаад тэгэхээр 1877 оны 2 дугаар сард ингээд маш удаан хүлээлгэсэн хунд нуур жүжигийн нээлт болоход харамсалтай нь ер нь энэ нээлтийг бол одоо азгүйдэл болсон одоо бүтлгүүцсэн юм нээлт гэж үздэг. Гэхдээ ер нь бодоод тахны ихэвчлэн энэ мундаг зохиолууд чинь бас тийм ч амжилттай байдаггүй тий. Янз л байдаг шүү дээ. Кармен ч бүтлгүүдчихсэн билүү тий. Кармен бүтлгүүдчихсэн, Травиата бүтлгүүдчихсэн олон дуурайдас байгаа шүү дээ ерөнхийдөө тий. Тэгээд дараад нь ингээд танах байдаг юм уу жоохон өөр засвар орох тий. Тийм жоохон жижиг деталь эднэр өөрчлөлүүд эднэр ард түмэн хүлээж авсан. Нөгөө талаар бас цаг хугацаа өнгөрөхөд тий нөгөө цаг үеэсээ төрүүлж амьдарч байгаа хүмүүс чинь яг тухайн цаг үеийн хүмүүс ойлгохгүй гэхдээ нэг 10 жилийн дараа ойлгож байгаа бас тохиолдлууд байна. Тэнгүүд Чайковскиг яг энэ хунд нуурыг болохоор анх тавьчаад бүтлгүүцсэн гэдэг байгаа. Гэхдээ 77, 78, 79 онд нийтдээ 27 удаа тавигдаад 27 удаа тавигдахдаа яг ингэж ихний мэдээж нөгөө тоглолт болгон дээр илүү бага үзэгч ингээл үзэгчнэрийн тоо хумигцаар байсан. Тэгээд бас тасалбарын нь 1900 рубль байж байгаад 200 рубль болтлоо унсан байгаа байхгүй тий. Гэхдээ 27 удаа тавигдаж байна гэдэг чинь өөрөө бас тийм ч бүтлгүүтэл биш юм шиг тий. Яаж харах уу гэдгээс бас шалтгааллах байх гэж бодож байна. За тэгээд мэдээж товч үйл явдлыг нь ярихаас өмнө би ер нь энэ хөгжмийн онцлогийн талаар тий эсвэл хоёлаа товч үйл явдлаа гоё ярьчаад магадгүй үзээгүй юм байж магадгүй шүү дээ тий. Тэгвэл яг юуны талаар байдгийг би хунд нуурыг үзээгүй байгаа бол их товчхон яриад өгчий гэж бодлоо. Спойлдэй гэдэг шиг. Ер нь сонгодог хөгжмийг өмнө нь спойлдах хэрэгтэй. Сонгодог урлыг тий одоо балет дуур тэр тусмаа тий. Тэгжиж гоё нарийн деталь тэгээд яг тэр гоё нь хаана байгаа, гоо зүүн хаана байгаа гэдгийг илүү таашааж үзэн. Тэрнээс кино үзэж байгаа юм шиг ингээд 0-оос эхлэх юм бол ойлгохгүй юмнууд маш их гардаг. Харин намайг жоохон байхад ерөөсөө нөгөө либретто энтриг уншиж өгөхгүйгээр ингээд ээж дагуулаад шууд орчдөг гэсэн байхгүй. Тэгэл юу болоод байгааг нь ерөөсөө ойлгохгүй. Дараа нь өсвөр насндаа либреттог нь уншичаад орсон чинь хамаагүй өөрөөр хүлээж авч байгаа юм чинь тий. За тэгэхээр ийм байна. Товчхондоо хэлэхэд 3 бүлэг 4 үзэгдэлтэй ийм балет байгаа. За тиймд хаан ширээ залхамжлагч ханхүү Зигфрид насанд хүрсний баярын үеэр одоо ийм эртний цайзд үйл явдал эхэлж байгаа юм байна. За тэгээд үйл явдал нь мэдээж тухайн 90 100-ны хэв маягаараа дүрслэгдсэн. За өв заламжлагч одоо ханхүү хүлэг баатар болох тийм ёслол гарч байгаа. Ханхүү гэхдээ яг үндэ ийм эрх мэдэл өнгө мөнгө иймэрхүү зүйлс өөрт нь сонирн биш хайрыг л хүсдэг. За тэгээд ордон левжин тэнд маш олон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байгаа. Тэгэнгүүт энэ дунд нөгөө ер нь за нэмэт хэлэхэд энэ дээр нөгөө ингээд зарим тавилтууд дээр ингээд идэг ш. Амар гоё ингээл ордон дотор ингээл бүжиг болол тий. Тэр нөгөө ордны хосуудын бүжиг нь ямар ч гоё яг тэр хөгжмөн дээр одоо нэг од гэрэлманы илүү гоё тайлбарлах ингээл цанг гэл нэг юм яг эмэгтэй хүний айлгуутлыг хүртэл тэр нэг хөгжмөр нэгэл илэрхийлэл тий. Тэгэл айгуу гоё тий чи нэг юм маш гоё язгууртнуудын бодох санах юмгүй ингээд амьдралын бүжиг явж байгаа шүү дээ. Тэгжээс нэг гинт нөгөө нэг ид шидийн нуурын ирэг дээр Зигфрид очичдаг. Гэсэн чи энэ дунд чинь нөгөө нэг тэрнээсээ уйдаад тэр ордны амьдралаасаа уйдаад тисшгүй арга сэтгэл готролд баг ороод тэгээд өөр зүйл хайж тэр ид шидийн нуур руу очисан юм байлээ шүү дээ. За ямар ч гэсэн ид шидийн нуурны ирэг дээр нөгөө талаар бас нөгөө ингэж дүгндэг байхгүй нөгөө ээж нь одоо чи ингээ 21 нас хүрлээ тий 21 насны төрс өдрөнд тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ихнэр авах цаг чинь болсон тий. Тэгэхээр маргаашийн одоо роял одоо үзэгчлэр юу яа шүү ихнэрээ сонгоно шүү. Энд чи одоо би 6 вант улсуудын гүнжнүүдийг өрнө тий. Тэгэхээр тийм дундаас чи ингээ ихнэрээ сонгоно. Цаг нь болсон гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө Зигфридэд аягүй том дарамт өгч байгаа байхгүй юу?
өөрөө яг хайрлж дуурлж үзээгүй. Гэхдээ ингээд эн чинь юм улс төрийн шаардлагаар тий гэр бүлийнхаа төлөө одоо хин нэгэнтэй шууд гэрэл болчиход байна шүү дээ. Гэтэл яг дурламаар байна, хайрламаар байна тий. Өөрөө дурлж үзчихэд тэрнийгээ сонгомоор байна. Гэтэл цаг нь ингээд маргааш болчиход байдаг тий. Тэгэхээр тэр нь бас гонж гутарж байгаа. Тэгээд ийм бачуураад гэдэг юм уу тий эмороод одоо нуурлуу явж байгаа. Тий гэтэл харамсалтай нь тэр нуурлын хэсэг нь болохоор Ротбартын эзэмшил нутаг байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь эморч ингэж явж байгаа тэр Ротбарт эзэмшил нутаг руу яваад орчиж байгаа байхгүй юу? Энд бас нэг ан хийдэг хэсэг гард юм байлээ тий. Тэр тэрийг яг нөгөө л нэг манай юмэг юнг мөнгөтэй тэр психоанализийн маань болохоор яг нөгөө ан хийхэд чинь нөгөө ном сум гэдэг зүйл ордог штэ тий. Тэнгүүд тэрийг нөгөө эр хүний биелэгдэл гэж үзэнгүүтээ одоо ордны амьдрал юм жоохон хүүхдээс том болоод эр хүний амьдрал руу шилжиж байгаа гэдэг нэг тийм хэсэг гардаг. Ээж нь угаасаа нөгөө Сигфрид яг ингээд мэдээ дуулгаад тий ингээд маргааш ихнэрээ сонгох боллоо шүү гэхэд ингээд гуниад тий ерөнхийдөө хариуцлагаас зугтаж байгаа юм шиг юм жоохон эвгүй болж байгааг нь анзаараад тэгээд энэ хавчаахан номыг бэлгэлж байгаа байхгүй юу. Тий одоо монголоор бол хавчаахан ном гин штэ тий нөгөө юм ном нь модтой тулгууртай буу шиг ингэж одоо хөвчилж татчихагаад яадаг тийм хавчаахан номыг бэлгэлж байгаа. Тэгэхээр тэрнийг бас иж хийдэг үзмээр байна. Тэгээ найз нөхдөнд дараад ингээд нөгөө сэтгэлийн өргөж байгаа шүү дээ. Нөгөө алиас албатай эднэр чинь. Хальвээ наад гой нумаа хэрглэж үзэхгүй мүү тий? Гараад чи ан хийлтэй, сэтгэлээ сэргээлтэй гэд тий. Тэгэхээр яг тэрнийхээ бас иж хийдэг үзгээд тэгээд ан хийж гарч явж байгаа байхгүй юу? Тэр оройд тэр ихний одоо төрс өдрийнх нь арга хэмжээний дараа. Тэгэнгүүт тэр оройдоо нөгөө нэг яг тэр ичидийн нууран дээр нь болохоор харц булаам тий үнэхээр дур булаам үдсгэлэнтэй хонгийн хатан одиататай учирдаг юм байна тий. За ингээд одиататай учраад тэр даруйда сэтгэлээ илчлээд үн чиврээ үлдэхээ амлаж байгаа юм. Гэвч амсан боловч тий ийм нөгөө одиатач өөрөө Ротбартад харагдчихсан. Тийм. Бас одита болохоор гүнж тэгээд бас санамсаргүйгээр орноос гарч явж чад Ротбартын нутаг дэвсгэрт орцсон. Тэгвэл Ротбарт гэдэг нь одоо ид шидтэй одоо хар зүгийн шувуу гэсэн үг тийм. Тэгээд ерөнхийдөө залуу охтуудыг авч одоо олцолж хун болгодог. Тийм одоо хараал хийдэг. Тэгэхээр өдөртөө болохоор одоо хунгийн дүрээр нууранд байдаг. Ар шүн 12 цагаас хойш өөр цайх хүртэл эргээд хүн төрхөндөө ордог юм сонин амьдралтай болгочдөг. Тэгэхээр энд болохоор гүнж одоо анх удаага Ротбартын нутаг дэвсгэрт ороод тийм учраас энэ хүн болохоор ганцаараа титэмтэй байдаг. Тэгээд энийг Зигфрид хараад ингээ гайхаад титэмтэй хүн гэдэг ингээд гайхажсэн чинь нүдэн дээр нь тэр хүн болох процесс явж байгаа байхгүй юу? Тэгэхээр Зигфрид энийг хараад ингээ айгу цочирдоод юу болон чи ид шидийн үйл явц харж штэ тий юу болоод ингээд айгу цочирдоод уул нь бол тэр титэмтэй хунг хараад ингээ гайхаад тэр хунгууднаас аль нэг нь агнахгаа явж байгаа штэ. Тийм тэгэхээр энэ ч бас юм сонин юм ид шидийн үйл явц болоод байгаа байхгүй юу? Нэр балетн дээр сансан чинь яг тэр нэг анх Зигфрид одиатаг олж харж байгаа тэгвэл эргүүлээд одиата тэрнээс ингэж эрэгтэй хүнээс ингэж цочирдож байгаа тэрийг нэг балетын тавилт гар хорооны хөдөлгөөнөөр их гоё үзүүлсэн байдаг тий. Тэр гар хорооны хөдөлгөөн чинь хүртэл нөгөө нэг талдаа тэр чинь нөгөө өдөржингөө хун байцсан. Тэгээ эргээ хүн төрхөндөө орж байгаа. Бүрэн одоо бас хүн болоогүй ингээд өд сөдөө ингээд гөвөөд тий тэрэндээ бас айгүй юм гимшилтэй ягаад гэхээр банк хүн байж чадахгүй тий ингээд тэр тийм хунгийн хөдөлгөөн тодорхой хэмжээгээр байгаад байгаа нь бүрэн бас хүн болж амжаагүй. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүн хараад цочж байгаа гэвэл анхны харсан эрэгтэй хүн нь авчиад өөрийг нь хараал хийчихсэн. Тийм учраас дараагийн харж байгаа эрэгтэй хүнээс бас тодорхой хэмжээнд айн болгоомжлно. Тэгээ бас тийм үйл явц явж байгаа. Тийм учраас шууд итгэхгүй ингэж айж чичирж байгаа. Дээрээс нь тэр хунгийн тийм хөдөлгөөнүүд байгаад байгаа ч бас тийм учиртай байгаа. Гайхалтай. За ингээд хамтран ажиллагчаад урдчаад бид нар дараагийнхаа үйл явдлыг төгсгөлийг нь ярьж өгье. За энэ нэвтрүүлгийг маань бүтээхэд мэдээж одоо өндөр шинжилгээ тань мэдхүн суугийг маань дэмждэг маш гоё хамтран ажиллагч нар бол байдаг. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийг бүтээхэд маань Мартин Резиденс маань хамтран ажиллаж оролцож байна. За Мартин Резиденс ураа маань бол
чанартай амьдраа гэдэг үг байгаа юм. Тэгэхээр зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд ийм байршилтай чанартай амьдраа ураатай Мартин резиденс төсөл нь нийт 3 блок 12 давхар доороо нэгдсэн B1 B2 давхарт 345 автомашины дулаан зогсоолтой нийт 375 айлын юм хотхон байгаа юм байна. Тэгэхээр нөгөө 375 айл гэснээр 345 автомашины дулаан зогсоол гэхэр чи айгүй хөрөлцөөтэй тий. Мэдээж хүн болгон машин унахгүй. Гэхдээ 370-тай 345 гэхээр хэвээр үнэхээр хөрөлцөө сайтай. Тэгэд ашиглалтанд 100% орсон. Одоо уже 2 дугаар ээлжин эхэлж байгаа. 2 дугаар ээлжин 58-аас 122 м2 бүхий 2-оос 4 өрөө бэлэн байрууд санал болгож байгаа юм байна. Ер нь бүх байр ашиглалтанд орсон учраас ер нь шууд нөгөөд ороход боломжтой. Тэгэхээр энэ төслийн маань онцлог давуу талууд нь болохоор айл болгоо ингээл одоо бид нар ус цэвэршүүлэгч гэртээ тавьчаа гэл ингээд санаа зовоод байдаг шүү дээ. Гэтэл ингэж санаа зовох ямар шаардлага байхгүй. Ус цэвэршүүлэх нэгдсэн систем төслийн хэмжээнд ингээд суурьтуулсан. Тэгээд бас гоё юм нь болохоор 100% тактик нь одоо бэлгэлж байгаа гэж хэлж болно. Тактик нь ерөөсөө үүний дүнд тооцоогүй. Барилгын стандартаар ер нь такт балконы талбайг 30% тооцдог. Тэгэнгүүт Мартин резиденсийнхаа төслийн хувьд болохоор бүх балконы талбайг 100% тооцолгүй бэлэг болох метр квадраттай оруулаагүй. Тий. Тэгэхээр нэг балконтай айл 345 м2, 2 балконтай айл 7 м2, хамгийн багаар утгад 20-45 сая төгрөгийн бодит урамшуул болж байгаа юм байна л да. B1 B2 давхарт айл бүрт хүрэлцээтэй авто зогсоолтой зогсоолын асуудал гэж санаа зовох юм байхгүй. Нийт 375 айлд 430 зогсоол төлөвлөсөн байгаа байна. Тэгэхээр 2-3 машинтай ч байж болох нэ. Тэгээ тэгээд ер нь айл бүр нар үзэх төлөвлөлттэй гинэ. Тэгэхээр одоо бидний хотын хамгийн хэцүү асуудал чинь барилгууд ингээл бие биенийг хаагаал баригдал ингээл сүйдэрлэл байгаа шүү дээ. Нэг гоё нартай бариа орлоо гэж дараа жил тэгэл нэг юм тагилчдаг. Тэнгүүд тийх ерөөсө боломжгүй барилга хоорондын зай стандартаар 30 м байдаг бол одоо энэ Мартин резиденси төслийн хувьд бол 45 м зайтай байгаа маань. Бодтоор харахад хажуу талын барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 м-ийн зайд төлөвлөсөн юм байна. За хотхон дотроо энэ их гоё автомашины хөдөлгөөнгүй. Тэгэхээр нөгөө аюулгүй. Насны онцлог тохирсон тоглоомын болон амрах талбайтай дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбайн үйлдвэрлэгч Дани улсын алдарт Компон брэндтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн одоо хүүхдээ ярангууд би ингээл нөгөө хүүхдийн талаар зарсан сонгоод ингээл өнгөрөөчлөх хөөгөр хүүхдгүй юм чи тэгсэн чинь тижээвэр амьдтыг мартаагүй гэж байгаа байхгүй тижээвэр амьдтад зориулсан зориултын талбайг шийдэж өгсөн чи их айгуу сартаасан байна. Яа өст амьдрмаар санагдтал тий. Мөн үүнээс гадна хотхонд дээж өргөх талбайтай. Тэр айгуу чухал шүү дээ. Маш чухал байх үстэй. Ингээд яа дээж өрөхгүй бол та амар мэдээж ингээд манай эмээ өвгийн насны хүмүүсийн хувьд чинь тэр чинь их чухал зан үйл нь байгаа шүү дээ. Тэнгүүд залуучуудын хувьд бас машин шинэ муухай олгочмооргүй байдаг. Гэтэл энийг айгүй гоё уламжлалаа дээдлээд нөгөө бодлын хүний хувийн орон зайг бас дээдлээд хоёр талаас нь ингэж шийдэж өгсөн их гоё их оронч шийдэл санагдаад байгаа юм. Гоё бүх юм деталийг бодсон байна тийм. Сэтгэл гаргасан байгаа ч тийм. За ингээд хүн амын ягтршил багтай буюу тэгш хүртээмжтэй орчин энэ болохоор юу гэж байгаа гэхээр лифт орц гарцын хэсэг нэг хэмт буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүст зориулсан юм шийдлүүдийг бол оруулж өгсөн байгаа юм. Тэгээ төв замын дуу чимээс зайтай тосчлтгүй орчин байгаа. Тэгэхээр ер нь гадна дотор хаалга цонх шал ингээл тэгээ энэ нь болохоор ингээд амар гоё гадна хаалга дотор хаалга цонх шалны хүрээ смарт систем ханийн цаасаа буй гадны фасад дулаалгын материал гаражийн хаалга радиатор гэд бүх зүйл дээрээ Германы Холцер брэнд, Эгер брэнд, Италийн Бичино брэнд, Японы Толи брэнд, Seven брэнд, мөн Оросын улбаны улсын Дорхан брэнд, Туркийн Хайцкрафт брэнд гэх мэтчлэн дандаа одоо ийм чанартай стандартын давуу брэндүүдийг ашиглаж өгсөн. За фасад нь өөрөөсөө гэрэлтэй тийм шинэлэг интерьер экстерьерийн шийдэлтэй юм байна. За ингээд ер нь ямар давуу тал байгаа гэдгийг нарийн деталийг болохоор борлуулалтын албанд хурж ирээ загварын байр сонирхож одоо бэлэн байртайгаа танилцаад мэдээлэл авах боломжтой. За төслийн хаяг байршил нь бол зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд буюу Америк сургуулийн чанга хойд талд байршилтай. Борлуулалтын алба төслийн байршил дээр байршиж байгаа юм байна. Борлуулалтын албаны маань утас 76 тэг 67 76 тэг 67. Борлуулалтын менежер Ганатай холбогдохыг хүсэх юм бол 9009 7001
борлуулалтын менежер ариун наттай холбогдохыг хүсэх юм бол 999 7002 999 7002 social хаяг нь болохоор Мортон Residence гэдэг байгаа. За Мортон Residence хамтран ажиллагчдаа маш их баярлалаа. За хоёлаа чинь Мортон Residence шууд хар санат шийдтэн Rothbard руу очноо. Тий. За ингээд Rothbard маань тэгэнгүүт цаашаага юу ячиж байгаа юм бэ шүү дээ тий. Siegfried-ийг хуурах үйл ажиллагаа хийгээд Odetta-тай яг ижил Odiliaгийн хамт ханхугийн цайзад гарч ирж байгаа юм байна тий. Тэгэнгүүтээ Odetta нь Odiliaтай маш ижилхэн гаднах төрхийн хувьд Тэгээ өөрийнхөө охиныг одоо их адилхан болгож хуургаад тэгээд Siegfried-ийг ерөнхийдөө хуурах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Siegfried болохоор ч яг ингээд дууралж үзээгүй байж байгаа тэр гоо үзэсгэлэнтэй тэр одоо хунгаас хүн болж байгаа энэ процесс тэр ажиглаад тэгээд дуурлаад тэгээд гүнж маань болохоор хүн төрхөнд орсон хойно дараад нь итгээд тэр гоё хосын бүжиг явж байгаа шүү дээ. Энэ хөгжим нь маш гайхалтай. Яг юм цагаан хүн Siegfried-ийн энэ дээр бас тэр нөгөө Cordy ballet айгу чухал энэ хэсэг дээр. Ягаад гэхээр тэр бусад нөгөө адилхан хувь тавилантай болсон хунгууд байгаа шүү дээ, тий. Өдөр нь хон шүн хүн болж байгаа. Эднэр бүгдээрээ адилхан хувь тавилантай. Эдний хувь тавилан бүгдээрээ Odetta-с шалтгаалж байгаа байхгүй юу? Хэрвээ Odetta жинхэнэ хайр сэтгэлтэй уулзраад тэр нь бүтэх юм бол хар одоо энэ хараал үгүй болно. Тэр энэ баг боломжгүй байгаа. Тэгэхээр шөндөө хүн болж байгаа учраас тий. Тэгэхээр энэ одоо хувь тавилангийнхаа золгүй үйл явдлыг Siegfried-д ойлгуулж байгаа. Энэ хэсэг дээр одоо хайрын болоод энэ өөрийгөө ойлгуулж байгаа, инрүүлж байгаа энэ үйл явц явж байгаа. Тэгээд энэний дараа нөгөө Siegfried ч юм бол ухааны алдтал дууралцсан. Би энд заавал туслах ёстой тий. Тэгээд би ингэж чамааг өөрийн болго сонгоно гэд нэгсэнд ингээд амлалтаа хөгчүүд явчихж байгаа тий. Энд дээр ингээд нэг үзэгдэл дуусч байгаа шүү дээ. Нэгдүгээр үзэгдэл дуусч байгаа. Тэгэнгუთ хоёрдугаар үзэгдэл дээр ч болохоор яг нөгөө нэг ээжийнх нь хүссэн хүлээс нөгөө баяр эхэлж байгаа. Тэр баяр дээр чинь нөгөө олон 6 бант улсуудын гүнжнэр ирж байгаа. Италиас, Польшоос гэх мэт те. Тэгээ нөгөө 6-гаа ингээд танилцуулангууд нөгөөдөл чинь Siegfried болохоор гуниад идэг. Ягаад тэгэхээр аль нь ч таалагдахгүй нөгөө Odetta-г бодоод идэг. Тий. Тэгээд Odetta-га бодоод байж итэл Испани цэргийн занжин гинтүрт Rothbard орцсон. Охиноо танилцуулахаар ирж байгаа байхгүй юу? Тэгэл тэгэнгუთ нөгөө Siegfried чинь хараад баярлал ягаад тэр айгу гоё адилхан тий. Тэгээд хувцс нь өөрч гисэн адилхан. Энд дээр бол нөгөө нэг одоо ид шид тий гэдгийг бас ялахгүй байгаа шүү дээ. Тэгээд нөгөө талаар энэ дээр тэр Odelia буюу тий хар хун Rothbard-ийн охин гэгдэж байгаа. Эн чинь яг тэр цагаан хонгийн эсрэг яг тэр дүр төрхийг үзүүлж байгаа байхгүй. Яг ингээд хуурч мэхлэх тий өөрийн болгох тий одоо Siegfried-ийг ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох. Тийм учраас одоо тэнд алтартай 32 эргэлтийн хэсэг явж байгаа. Энэ бол хар хонгийн хамгийн одоо гоё хэсэг. Тэр яг цагаан хүн дээр тэр ариун цагаан сэтгэл тий дээрээс нь тэр дотоод эмзэглэл хувь тавилантайгаа эвлэрсэн хараагдсан тэр нэг хөөрхийн нэгний дүр төрх байдаг бол хар хүн дээр маш ирэмгий, зоримог, шийдмэг, хурц тий тэгээд өөрийгөө харуулах гэсэн, эзэмдэх гэсэн тий тэр характерыг болвол бүжгээр болоод хөгжмөр гайхамшигтай илэрхийлсэн байгаа. Нэг фemme fatale буюу яг өөрийнхөө эрх мэдэлд оруулж чаддаг үзэсгэлэнгоогоор манипуляц тий хүнийг өдөрддөг тэр дөрвөн тий энэ дэр нөгөө нэг ин би одоо нэрийг нь андуурч хэлчихэж магадгүй их гоё Оросын судлаач композитор хөгжмийн зохиолч Михаил Герцман айгуу гоё лекцэн дээр хэлсэн юм. Яагаад Odelia хоёр хар цагаан одоо хоёр хүн ижилхэн царайтай байдаг гэж бодож байна гэд. Тэгсэн чинь амьдрал дээр яг үнэндээ болохоор Оросын хөгжмийн зохиолч Михаил Герцман хэлсэн байгаа. Нөгөө яагаад хар цагаан хоёр хүн хоорондоо ижилхэн царайтай байдаг вэ гэхээр яг үнэндээ амьдрал дээр хар бараан болон одоо нүгэл гэх зүйл тэгээд цагаан буюу юм сайн сайхан тэгээд буян гэх зүйл ижилхэн харагддаг шүү гэж хэлчихсэн юм. Энэ философийн хувьд тийм энийг бас зарим одоо хөгжим судлаач нар ингэж тайлбарлаг. Энэ бол ерөөсөө нөгөө нэг маск
одоо цагаан хун одоо маскараданд орохдоо тий хар хувц өмсөд ингээд хар одоо баг зүгээд ингэсэн юм шиг нэг хүнд одоо аль аль нь оршдог ч гэдэг юм уу тий. Энэ нэг одоо өөрөө Чайковский өөрөө бас бидэрээ маш их мэдэрч ийсэн. Нэг талдаа бол олонд хүлээн зөвшөөрөгдсөн амжилттай яваа сайн гоё хөгжмийн зохиолч тий. Нөгөө талдаа бол дотор маш их асуудалтай, маш их ганцаарддаг. Тий өөрийнх нь асуудал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг хангалттай мэддэг. Тэрэндээ маш зовж шаналдаг тийм одоо дүр төрхтэй тэрнийгээ нэг талдаа ингэж бас илэрхийлмээр байгаа хар хүн шиг тэ ингэж зоригтой харуулж хурцаар илэрхийлээд одоо бусдад бас ингэж тунхаглаад эзэмдмээр байгаад байгаа ч үгүй юм те тэрийгээ бас ингэж хөгжмөр илэрхийлж чадсан гэж зарим судлаач нар үздэг. Гайхалтай. Нэр од гэрлээсээ би бас асуумаар. Ер нь энэ хонтнорыг одоо бид нар үзэж сонсохдоо хөгжмийн талаар бас жоохон тайлбарлавал тий яг ямар хөгжим ашиглаад бидэрт яг ямар сэтгэл төрүүлдгийг юундаа тэр хөгжмийн эд шид байдгийг тий. Ер нь балетын хөгжмийг ялангуяа энэ хонтнуурын хөгжим бол бүр ингээд нэг балетын хөгжмийн түүхэнд шинжилэл авчирсан өөрчлөлт гаргасан гэж үздэг. Яг тэгэхээр хонтнуураас өмнөх одоо балетнууд миний нөгөө хоёулангийн түрүүний ярьжсэн арай илүү хөнгөн шин чанартай яг бүжгэндээ ингэж тохируулсан, тааруулсан, тэг бүжгэнд аккомпанемент хийсэн, хамсарсан маягаар байдаг байсан бол түрүүн одоо ингээд анх мөнгөний төлөө захиалга авч байгаа юм шиг хэрнээ Чайковский юмд ямар хариуцлагатай дээрэс нь энэ төр бүр шинжилэл хийхийг хүссэн байгаа. Тэгээ өөрөө бол Чайковский агуу симфонист гэдгээр алдартай. Тэ нийт 6 симфони одоо ялангуяа тэр 6 дугаар симфони патетик нь алдартай. Тэ тэгэхээр энэ дэр тэр 6 дугаар симфоноор ашигласан си минорын хөг энэ хонтнор дээр бас голчилж байгаа си минор дээр бичигдсэн байгаа байхгүй. Тэгэхээр си минор гэдэг Чайковскийн хувьд өөрийнх нь хэлснээр одоо өөрийнх нь тодорхойлсноор ганцаардал, гашуудал, гуник, эмзэглэлийг илэрхийлдэг ийм таналист хөг байгаа. Тэр хөгжмийн зохиолч болгонд одоо нэг дуртай таналист гэдэг юм уу тий өөрийнхөө дотоод зүйлийг илэрхийлдэг таналистууд гэж байдаг. Бетховен дээр жишээл до минор айгуу чухал байдаг тий. Ийм гуниктай хэрнээ маш бадрангуй, тэмцэл харуулдаг ч гэдэг юм уу тий. Бахын хувьд одоо ре мажорч гэдэг юм уу ре минор тий ре мажор дээр бол яг ингээд бурхны сүр жавхланг харуулж байна. Ре минор дээр бурхан гунигтай байна гэж дүрсэлж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хөгжмийн хөг бол хөгжмийн зохиолч нарт бас маш чухал байдаг сонголт нь. Тэгэхээр хунтнуурыг энэ танаалст нь бичнэ гэдэг нөгөө талаар яг нөгөө хөгжим судлаач нар тэр хувь хүнийхээ дотоод тий хоёр одоо дүрийн зөрчлийг ингэж харуулахыг зорьсон гэдэг нь бас энэ зүйлтэй бас холбоод байгаа хэрэг. Тэгэхээр хөгжим талаасаа яг энэ дээр жишээлбэл габой хөгжмийг обой гэдэг штеп. Габой модон үлээр хөгжмийг маш ихээр ашигласан байгаа. Тэгээд агуу симфонист учраас ерөөсөө симфони оркестрыг бүхэлд нь ашигласан. Оркестрийн цар хүрээ бол маш өргөн бүх хөгжим ихэвчлэн маш завгүй буюу одоо өндөр ролтойгоор оролцсон хөгжимчдөөс маш ур чадвар шаарддаг. Тэгэхээр найрал хөгжмийн хөгжимчд бүгдээрээ их сайн бэлтгэлтэй байж ич тий энэ одоо хунтнуурыг тоглолдог гэсэн үг. Тэгэхээр одоо манай Монголын нөхцөлд бол хунтнуурыг маш ойрхон тоглож шүү дээ хүмүүс их үздэг учраас тий. Тэгэхээр энэ нь одоо манай хөгжимчдийг оркестрийн хөгжимчдийг бас маш сайн формтой байлгаж байгаа хэлбэр гэж ойлгож байна. За тэр дундаа энэ габой хөгжим буюу одоо дууралт нь бол жоохон нугсар шиг нугасны дугуйлтай адилхан шүү дээ. Гэхдээ энүүгээр яг ингээд угаасаа нөгөө тэр төрлийн одоо шуу учраас тийм үү. Хунгийн гол одоо тема буюу сэдв аяыг габойд зориулсан байгаа байхгүй юу. Тэр хамгийн алдартай тэр цагаан хунгийн өрөвдөлтөө эмзэг гунигтай те ганцаардсан харагдсан те энэ тема ерөөсөө гол гоцлол нь габойдэр явж байгаа. Дараад нь тэр хар хунгийн бас гол аялгауны эхлэл эднэр бас габойдэр хөгжмөөр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр тэр хөгжмийн драматургийг хөгжмөлмөр бол одоо лейтмотив буюу одоо дүр характер болгоныг хөгжмийн зэмсэг тодорхой аялгаугаар дүрсэлж чадсан гэсэн үг. Тэгээ энүүгээрээ өөрөө энэ хөгжмийг илүү юм драмчилсан тий симфони оркестрийн дугуултыг бүтнээр нь ашиглахдаа бүгдэнд нь утга учир өгч чадсан ийм хөгжим байгаа байхгүй. Тэгэхээр бид нар балетыг сонсохгүй гэсэн ч гэсэн хөгжмөн дангаараа симфони бүтээл
болох боломжтой гэсэн үг. Тэмч учраас зарим хүмүүсийн нэг нөгөө одоо симфони бүжиг гэж нэрлэдэг. Тэгээ анх нөгөө нэг энэ шүүмжлэгдэжсэн хүмүүс ойлгоогүй шалтгаан бас тэр байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө балетын хөгжмийг хөнгөн байдлаар сонсоо сурцсан, хараа сурцсан. Тэгтэл энэ хөгжим нь илүү нүсэр байгаад байна те. Илүү драм ихтэй байгаа нь. Габой гэхэр чи айгу чанга ер нь айгу чанга сонсогдно үстэй тий. Габой нэг чанга биш. Гэхдээ нөгөө одоо модон үлээвэртэй ордог их гоё тийм одоо өөрийн гэсэн юу онцлогтой дууралттай хөгжим штэ. Тэгээд дээрэс нь одоо тэр Ротбартын хэсэг байна тий. Ротбартын хэсэг дээр чинь тэр гул үлээврүүд айгүй хүчтэй орж ирдэг. Гул үлээврүүдийн нөлөөлөл айгүй чухалгүй. Тэгэхээр тэр нөө дүр болгоноор характер тэр дотоод илэрхийллүүдийг нь хөгжмийн зэмсгүүдээр тэгж гайхалтай илэрхийлсэн байгаа байхгүй. Энэ дээр ерөөсөө Чайковскигийн суу бэлэг орж байгаа. Тэгээ энээгээрээ нөгөө балетын хөгжмийн түүхэнд шинжилэл хийсэн гэдэг байгаа байхгүй юу? Отгерлээ. Мэргэжлийн үнээр тайлбарлуулах ямар гоё юм бэ? Маш их баярлалаа. Би бас зарим зүйлүүдийг мэдээж дутуу ярьж байгаа. Жишээлбэл яг тоглож байгаа хөгжимчд бол эндээс бүр маш их одоо сэтгэлийн таашаал гэдэг юм уу те яг хөгжимчин болсныхоо тэр гоё таашаалыг энэ хөгжмөөс бол хангалттай авч байгаа. Хийдийгээр одоо техникийн үед бас хэцүү. Тэр айгүйх давтахгүй болохгүй. Тэ ихэнх хөгжимчдэр. Тэгээ дээрэс нь тэр хийлийн гоцлолууд байгаа. Яг одоо тэр нөгөө цагаан хүн Зигфрид хоёрын анхны уулзалтын тэр гол аялгууч нь хийлийн гоцлолоор явдаг. Тэгээд энэ бол бас нэг талдаа нөгөө маш гоё уянгын маш эмзэг учраас хүн болгон бас гоё тоглож чаддаг. Би одоо ингээд санахад дөрийн оркестрийн концертмейстер байсан мөнх болд ах их гоё тоглодог гэсэн байхгүй юу. Тэгээ бүр ингээд би ярцаадаг. Тэр бүжгийг үзэхээс гадна бүр хөгжмөнд нь ингээд бүр чих соронзлогдоод наалдаад ингээд би ярцаадаг. Тэгэхээр дараад нь ингээд ажиллаж яхад магадгүй хүн болгон бас тэгж гоё тоглолтгүй. Тэгээд зарим хөгжмөндөр хүний нэг нас туршлага одоо тий амьдралын үзэж туулсан тэр үед нар харагддаг штэ. Тэгэхээр ялангуяа ийм утга уянгын ийм нарийн мэдрэмж шаардсан юмнууд төр хөгжмчний ийм нарийн одоо уур чадрыг хүртэл шаарддаг. Ялангуяа энэ гоё гоцлолууд дээр тэр 3 сарын 14 15-нд улсын дөр бүжиг эрдмийн театрт маань хонтнор маань тоглогдно энэ 7 хоногт та үзэгчид та бүхэн минь үзээрэй. Тэгээд мэдээж бид нар энэ нэвтрүүлгийг үүсгэхэд маань хамгийн том хувь нэмэр оруулж буй хамтран ажиллагчаа дурдъя. За тэгээд халиун төлөөлөгчийн газраас бид нарын одоо хамгийн сайн мэддэг ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах терафлю маань энэ удаад бидэнтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Би терафлю ууж байгаад хурж ирсэн. Тэгээд миний хоолой нэг юм сайн болцсон. Тэгэнгүүт яг ингэдэм юм ханиад төрлөл бол эхний өдөртөө шууд нөгөө ханиад томооныхаа анхан шатны шинж тэмдгийг намдаачвал их зүгээр. Одоо толгой өвдөл, хоолой өвдөл, нусгаажал, халуурал найтаагаал гэдэг тий. Тэгэнгүүт яг шинж тэмдгийг намжаачих юм бол энэ цаашаага нөгөө үргэлжлэхгүй. Тэгэхээр та H point цэг имэнээс захиалаад үнгүй хөргүүл авах боломжтой байд юм байна. Мэдээж терафлюг бол одоо байрны доотлын имэн сан гэдэг шиг бүхэл имэн сан гадар худалдаалагдж байгаа. H point цэг имэн гэж орж үзээд мөн дэлгэцэн дээр холбогдох хаяг нь бол ингээд бүтнээрээ байгаа. H point цэг имэн дээрээс терафлюга захиалж аваад бити өвдцөөгөөрөө манайхаа эрүүлгийг сайн сайхныг хүсье. Терафлюда маш их баярлаа. Тэгсэн чинь за манай юу маань төгсгөлийн талаар бас хэдүүлээ жоохон дурдвал те. Төрөөн чинь болохоор юуны талаар Зигфрид маань юу яс хуурдсан шүү дээ тий. Тийм тэгээд ерөнхийдөө Одетийн тэр одоо уран чадварт гэдэг юм уу тий хууртаад тэгээд биш Оделиагийн уран чадварт хууртаад ингээд амлалт өгч байгаа юм л да харамсалтай нь. Ингээд би одоо ингээд чамтай нөгөө талаар нөгөө Ротбарт энэ дэр яаруулдаг. Яг тэгэхээр нөгөө ямар нэг аргаар Одет гараад ирэх юм бол танигдчихна тий мэдэгдчихэн тийм учраас Ротбарт яаруулдаг. Тэгээд ингээд амлалтыг аваад ажиллалыг нь ингээд яг өгөх гэж байгаа тэр мөчөд одоо нөгөө Одет гарч ирдэг. Энэ дэр бол бас тавилтнаас өөр. Зарим дээр нь бол яг амлалтаа өгчдөг. Зарим дээр нь бол Одет маань амжиж одоо харагдаад тэр цонхон дээр тий би энэ ч байгаа шүү гэж харагдаад тий тэгээд энэс хоошоогоо төгсгөлүүд бол янз янзаар төгсөж байгаа тий 3 байна уу бүр 4 ч өөр төгсгөл байгаа. Тэгэхээр энэ бол найруулагчийн шийдэл лекс шалтгаалаад янз янз байж болно. Манай дээр тавигдж байгаа тавилтан дээр болохоор Одет маань өөрийгөө ингээд харуулж амжаад тэгээд Зигфрид таниад тэгээд дараад нь нөгөө төгсгөлийн үзэгдэл дээр хунтаа нууран дээр
эргэж очоод нөгөө одит маань зүхтаад явцсан гомдоод тий ингээд өөр хүн дамлалтаа өгчлөө. Одоо миний хувь тавилан ингээд насаараа хун чигээр үлдлээ. Гэт тэгээд нөгөө бусад хунгууд нь ч гэсэн бас адилхан яг тийм хувь заяагаа ингээд гуниад байж хахад нь Сигфрид очоод бүгдээрээ ойлголцоход байж хахад Ротбарт гарч ирээд Ротбартыг хин Сигфрид одоо хаднаас унгаад ингээд Ротбарт өгсөн учраас хайр сэтгэл амьлаад тий хин эргээд одоо гүнжийнхаа дүрд ороод хараал арилаад ингээд ард жаргалтаагаар төгсдөг. Энэ бол нэг төгсгөл. Тий. Гэтэл зарим өөр төгсгөлүүд дээр болохоор хоёулаа өгдөгээр байна. Эсвэл хоёулаа өгөхээ дараад нь одоо диважинд учирч байгаагаар байна. Тий. Гих мэтчлэн юм өөр өөр төгсгөлүүд байж болдог. Ер нь одоо нөгөө урлагт трагический буюу эмгэнэлт төгсгөлийг нөгөө катарсисын үүргийг буюу хүний зүрх сэтгэлийг нинжрүүлэх ариусгах тэр үүргийг илүү үзэж одоо илүүтэй биелүүлж гин гэж үздэг болохоор Чайковскийн хувьд магадгүй тэр эмгэнэлтэд төгсгөл нь илүү байсан байж болох юм тий. За ингээд үлдсэн ганцхан минутанда би од гэрлээсээ асуумаар байна. Хамгийн гоё анхаарч сонсох хэвээр хөгжмийн хэсэг нь ямар хэсэг вэ? Ер нь мэдээж бүхлээрээ гоё. Гэтэ яг энэ хунгийн цагаан хунгийн илэрхийлж байгаа энэ габой хөгжмийн гоцлолтой хэсэг. Тий. Энэ бол ерөөсөө яг тэр ганцаардл гуниг дээрээс нь тэр хүн болмоор байгаа тэр хүсэл мөрөөдөл ариун хайр бүгдийн шингээц яг хөгжмөр яг ингээд нөгөө хилж болно. Миний хэлээд байгаа өшөө бүр ингээд хангалтгүй тэр мэдрэмжүүдийг бүрэн агуулсан юм хөгжим. Тэгээ энийг ер нь хүн болгон мэддэг дээ балетын үзег байсан ч гэсэн. Хаа нэгтээ ер нь сонсцмод яг гэвэл маш их сонсогддог. Гэхдээ мэдээж яг балеттай хамт үзэх юм бол энэ бол гайхамшиг. Яа би болохоор нөгөө бяцхан хунгуудын бүжигт нэгт ортой. Нөгөө Мариус Пиципо болон Лев Иванов хоёрын тавилтаар нөгөө тэр чинь бас их уур чадвар шаарддаг тий. За тэгээд та бүхэн бас өөрсдийнхээ дуртай хэсгийг комментоор бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн бидний нэвтрүүлгийн цаг маань харамсалтай дуусж байна. Төгөлдөр хуурч хөгжим судлаач Од Гэрэл танд маш их баярлалаа. Орсонд баярлалаа. Одмон дээр шинжилгээний тань мэдхүн суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг энэ удаад танд хунтнуурын талаарх нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлэг маань танд 83.3 болон 107 хостелгон Одмон дээр YouTube суваг болон NTV телевизээр хүрч байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дээр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дээр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дээр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.